За та бүхний энэ өдрийн амар амгалан айлтгая. За яалтчгүй энэхүү семинар нь бас үнэхээр цаг үеэ олсон ийм семинар юм аа. Яг гэвэл эрдэс баялагын салбарт бол бид нар яа харахгүй гендрийн асуудлыг энэ тэргуунд бол ярих шаардлагатай болоод байгаа. Өнөөгийн нөхцөлд. Салбарын хэмжээнд бол уул уурхай хүнд үйлдвэрийн яам одоо сайдын тушаалаар гендрийн одоо үндэсний салбар зөвлөлийг одоо байгуулан ажиллаж байгаа. За манай салбар зөвлөл нийтдээ 7 гишүүнтэй, энэний 4 эрэгтэй, 3 эмэгтэй гэдэг бид нар бол хүйсийн харьцааг бол маш сайн хадгалж байгаа гэж одоо хэлж болно. Өнөөдөр зохион байгуулагч эрдэс баялагын салбар ба гендер семинар нь бол яа харахгүй манай энэ төлөвлөгөөний дагуу хийж байгаа нэг бол томоохон ажлуудын нэг. За бид нар төлөвлөгөөнийхөө арга хэмжээг Канада улсын засгийн газрын санхүүжилттэй Сисмийн Мерит одоо төслүүдтэй хамтарч ингэж боловсруулад ингээ явдаг. Гендрийн эрхтгч байдлыг бол ер нь гендрийн эрхтгч байдлыг хангах хуулийн 16 дугаар зүйлийн 16-гийн 1-ийн 1 заасны дагуу одоо 14-өөс 2025 он хүртэл одоо төрөөс эрдэс баялагын салбарт баримтлах бодлогын баримт бичгийн хэрэгжилтэд анализ хийж ингэж гаргаж ирдэг. Альва салбарт бол хүйсийн тэгш харьцаа бол маш чухал байдаг. Бид нарын одоо үзэж байгаагаар хаан тэгш байна, одоо тэнд амжилт бүтээл өөр амьсгал сайхан байдаг гэсэн юм үг байдаг. Ер нь бол сүүлийн үед эмэгтэйчүүд маань боловсроод одоо ялангуяа уул уурхай зэрэг одоо энэ хүн салбаруудад нэлээд амжилт бүтээлийг бол гарган ажиллаж байгаа. За энийг бол саяхан манай оюутлогын жишээ, за 5-7-гийн жишээн дээр бол бас дуртай гэж болно. За ер нь бол манахаас илүү эрчүүдийн эрх давмгайсан бас орнууд байгаа юм. Одоо Япон солонгос битээ орнуудад бол мэдээж эрэгтэйчүүд бол хүч төрийн гэж ажиллах тохиолдол байдаг. За уул уурхай салбар бол өөрөө хүн салбар учраас эрэгтэйчүүдийн тоо бол харьцангуй их байдаг. За бид нар статистик тоо хараад үзэхэд бол ер нь олборлох салбарт дунджаар бол 10% эрэгтэйчүүд ажиллаж байгаа. За манай орны хувьд бол геологийн салбарт ажилчид 5022 ажилтны 4021 эрэгтэй авах жишээтэй. За 821 л энд бол эрэгтэй байгаа. За үүнээс бол удирдах албан тушаалтны 4 ажилтны бол 3 эрэгтэй байдаг. Энэ бол зөвхөн геологийн салбарт иймэрхүү төр зураг ажиллаж байгаа. За хүнд үйлдвэрийн салбарт бол нийтдээ 5680 ажилтны бол 5360 эрэгтэй байгаа. Тэгэхээр бол энэ бол хэдэн хувь эрэгтэй манай хүнд бол ойлгож байгаа. За зөвхөн 320 эрэгтэй. За эдгээрээс бол удирдах албан тушаалтны нийт 47 ажилтны 8 эрэгтэй 30-оос эрэгтэй гэж байгаа. За энэ бол зүгээр яг статистик тоо хэмжээ мэдээж бол бас дэшээ доошо хэлбэлцэлтэй байгааг бол үсэх аргагүй. За газрын тосны салбарт бол нийтдээ 1449 эрэгтэй, за 2803 эмэгтэй ажилтан бол ажиллаж байгаа. 148 ажилтнаас 114 эрэгтэй, 34 эмэгтэй ажилтан байгаамаа. Ер нь бол яг манай улсын хэмжээнд томоохон үйлдвэрүүдээр аваад үзэхэд бол одоо Эрдэнэт үйлдвэр гэхэд л 6000 орчим ажилтгаас 75% эрэгтэй байгаа. 25% бол эмэгтэй ажилтдаг юм статистик тооцоо байна. За хэдийгээр одоо салбарын үйл ажиллагааны онцлогоос одоо шалтгаалаад сонгосон мэрэгжил эзэмшсэн эмэгтэй боловсрон хүчний бол нөөц хонс байдаг. За үүнд бол дүгнэлт хийгээд цаашдаа энэ боловсрон хүчний бодлогыг яаж зохистой байлгах вэ? Яаж эмэгтэйчүүдийн одоо оролцоог энэ салбарт нэмэгдүүлэх вэ? Цаашдын бас бодлогыг гаргаж хэрэгжүүлэх ажиллагаа шаардлагатай байна. За уул уурхай хүнд үйлдвэрийн салбарт бол ямар нэгэн зохистой харьцаа байж иж одоо гарах үр дүн одоо сайн байна гэсэн юм олон улсын туршлага бол байна. За үүнд бол бид нар яалтж аргагүй одоо Танзани улсыг дурдж болно. За түнчлэн одоо өмнөд Африк, Шинэ улсуудад одоо гендрийн үндэсний хөтөлбөрийг батлаад ингээд маш сайн амжилттай хэрэгжиж байгаа юм үйл ажиллагаа байна. Би яг түрүүн өмнө хэлсэн эрдэс баялагын салбар бол өөрөө маш онцлог салбар учраас эрэгтэйчүүд одоо давмгай ажилладаг. Ер нь бол нийгэмд эрэгтэйчүүдийн ажил гэж ингэж үзэх тохиолдол байдаг. Эрдэс баялагын салбарын гендрийн эрхтгч байдлыг хангахын тулд одоо энэхүү семинар байна. Маш өндөр ач холбогдолтой. За бид нар өөрийн салбарын гендрийн бодлогоо одоо яаралтай боловсруулад ингээд үйл ажиллагаанд ороод явах шаардлагатай байгаа. За цаашид бид нар бол бодлогын түвшинд ч үйл ажиллагааны түвшинд ч одоо дараалалтай хийж хэрэгжүүлэх маш их ажлууд байгаа. За юуны өмнө одоо гендрийн эрхтгч байдлыг хангах хуулийн хүрээнд хүүсээр ангилсан одоо тоо мэдээллийг цуглуулах нэгдсэн одоо систем аргачлалтай болмоор байгаа. За салбарын гендрийн бодлогыг боловсруулах
шатдараатай үйл ажиллагаанд салбарын болон гендерийн мэрэгчлэнүүдийг одоо татан оролцуулах шаардлагатай байна. За төрийн албан хаагчдын гендерийн талаарх ойлголт хандлагыг одоо өөрчлөх шаардлагатай. За манлайллыг бий болгох чиглэлээр бид нар бас хөдөлмөр нийгмийн хамгааллын яамтайгаа гендерийн үндэсний хороотойгоо бол хамтран ажиллах шаардлагатай байгаа. За эрдэс баялагын салбарын гендерийн асуудлаар оролцоон суурилсан гендерийн үнэлгээ хийж гарсан зөвлөмжийг хэрэгжүүлэх шаардлагатай. За эрдэс баялагын салбарт ажиллагчдын эрүүл мэнд боловсрол одоо хөдөлмөр эрхлэлт нийгэм эдийн засаг соёлын болон одоо энэ оролцооны талаарх суур судалгааг төрийн бус байгууллагуудаа одоо хамтраад гендрийг шинжиж судлаачдтай хамтран хийх шаардлагатай байгаамаа. За түүнчлэн одоо эрүүл мэндийн яамтай бид нар улирлын шин чанартай зарим нэгэн одоо хөдөлмөр эрхлэгчдтэй хамаарах асуудлаа бид нар үйл ажиллагааны стратеги боловсруулах одоо шаардлагатай байна. За аж ахуйн нэгж байгууллагуудад ялангуяа одоо ажлын байран дах ямар нэгэн одоо аюулгүй байдал за хохирогчдын хүсэл гомдлыг одоо ажил олгогчийн зүгээс шийдвэрлэх хэрэг зүйн орчныг одоо хийж хэрэгжүүлэх ийм арга хэмжээлүүдийг бид нар гендрийн одоо төлөвлөгөөнд тусгаж хийж хэрэгжүүлэх нь шаардлагатай байна. За тэгээ өнөөдрийн семинар дээр бол мэдээж энэ асуудлуудыг наривчлаад бол ярилцсан. Эндээс бол тодорхой хэмжээний зөвлөмжүүд гараад явах бах. Тэгэхээр би бол илтгэлээ ингээд дуусгая дараагийн илтгэлүүд дээр бид нар наривчилж арга хэмжээний төлөвлөгөө ярих болно. За ингээд та бүхэнд ажлын өдөр амжилт хүсье. Анхаарал тавьсан баярлалаа.